За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд миний энэхүү нэвтрүүлэг үзэж байгаа цаг хугацааны мэндийг хүргэе. За би бас ер нь төдийлөн тийм олон хил амтаа хэрүүл уралдаан асуудал руу айлуулах ороод байхгүй. Шүүх хууль тэнэлтэд байгуулах шийдвэрээ гаргах, үүний дараагаар иргэд олон нийтэд бас мэдээллийг тэнцвэртэй хүргэе гэсэн юм бодол зорилготой ажиллаж яваа. За гэхдээ бас одоо анхаарч ач холбогдол өгөхгүй бол болохгүй юм сэдвүүд бас нийгэмд босч ирж байна. За эдгээр энийг бол яа харахгүй одоо Монгол улсын боловсрал эрүүл мэнд гэсэн хоёр салбар байна. Яг одоо би яг энэ агуулга дээр нийслэлийн хан уул дүүргийн нутаг дэвсгэр за нөгөө алдарт смарт сургууль дээр хүрээд ирж байгаа. Тэгээ ер нь ямар хүн цухтаад ямар хүн хайж явах уу монголчуудын нэг үг биш гэмт хүн гэлбэлцэн гэж тий. Тэгэхээр би одоо смарт сургуульд ажиллаж байгаа багш нар тэгээ тэнд одоо бас өчнөө жолооч нар үйлчлэгээний ажилтнууд манаач харуул эмч зөндөө хүмүүс байгаа ш зөвхөн багш нараас гадна тий. Тэгэхээр чин одоо энэ смарт сургууль гарсан ч гэсэн тэр сургуулийн байшин л юм чин сургууль л ажиллана. Тэгэхээр тэр хүмүүсийн ч гэсэн ажлын байрыг аль болох авч үлдэхийн тулд ч гэсэн анхаарал хандуулнаа л гэж бас хэлмээр юм. За энэ смарт сургуулийн маргаан бол за ялангуяа манай хэвлэлийнхний хүндэт сурвалжилж бичиж нийтлсэн цаг хугацаа бол нэлээд олон жилээр яригдана. Уг нь бол улстай хэрэгтэй одоо хамгийн чухал гэж хэлж болохоор бүтээн байгуулалт мөн үү гэвэл мөн. За ер нь одоо нийслэлийн үе үеийн удирдлагуудын сургууль цэцэрлэгийн хүртээмжийг л яаж жигд за дээрэс нь үндэсний агуулга хэлбэр онцлог тохирсон боловсролыг за хүүхд багчуудад олгохгүй гэдэг ийм агуулга руу бас олон жилийн одоо юу гэдэг өөхгүй зүтгэл нь яваа юм болов гэдэг ийм хандлага харагдаж байгаа боловч хөрсөн дээр бол хэрэгжих шатанда олон завхрал асуудлууд байгааг одоо ёстой нөгөө нүдэн балаа чихэн түлийг дөнгөрөөж байгаа нэг жишээ энэ смарт сургууль болж байна. Мэдхгүй л гэдэг хариу үг нь орлогч нь. Ганц захирлал би мэдхгүй. Эсвэл заримдаа би өргөдлөөгөө гарах гэж байгаа би мэдхгүй. Хин хожигч, хин хохирогч юм бэ гэдэг энэ дүр зурагт нь өөрөө буруу болчихсон. За энийг би бас өнөөдөр энэ тодорхой баримтад энэ сурвалжлагаар хөндөж хүргэе гэж бодсон. Смарт сургуулийн ерөнхий захирал одоо үүсгэн байгуулагч Уянгаа гэж эмэгтэй анх надтай замд байгаа одоо үйлчлэгээний объект байна уу? Би одоо энэ Alibaba-гийн Монгол дахь суурин төлөөлөгч бид нар одоо Alibaba-гийн бараа бүтээгдэхүүнийг зардаг барьдаг юм хийх гэж байгаа. Үйлчлэгээний талбай байна гэж анх ирж исэн. Би тэр үед одоо сургуулийн барилга барьсан байсан. Тэр барилгаас зарыг гэсэн бодолтой байсан. Би одоо энэ Зайсангийн Чандман төв дээр одоо манайх смарт сургууль гэдэг сургууль ажиллаулт юм аа. Одоо ингээд сургуулийнхаа байрыг томруулах гэдэг эндээ багтахгүй байгаа гэж анх уулзсан. Смарт сургуулийн захирлын албан тушаал хаждаг соёлогийн Уянга хэмэгтэй сургуулийн барилгын худалдан авах гэрээ хийсэн. 2023 оны 9 сарын 15 гэхэд надад анхны урьдчилгаа төлбөрөөр төлөх ёстой байсан боловч анхны урьдчилгаа төлбөр одоо болтол бүрэн гүйцэд төлөгдөөгүй байгаа учраас бидний хооронд ийм маргаан гарсан. Ингээд бид нар энэ хугацаанд за эдгээр ингээд мөнгө төгрөгөө өгч чадахгүй байна. За ингээд худалдаж авч чадахгүй сарын тэдэн төгрөгөөр түрээслэнэ гэсэн анхны тохиролцоо байгаа. Гэтэл одоо энэ тооцоо нь бол бүр гэтрээд за одоо тэгээд үнийн дүн мөнгөнд цагдаа шүүхэн мэдээж шалгах чинь бид нар хөндлөнгийн байгууллагаар яг энэ яармагт энэ объектыг метр квадратын хэдээр үнэлж түрээсэлж болох вэ? Яг тэр боддог барьдаг тэр албан ёсны байгууллагаар нь тэр бүгдийг бодуулаад шүүхт хандсан байна. За та бидний сайн мэддэг. За Монгол Улсын гавьяач жүжигчин одоо Баясгалан гэж эмэгтэй. За уг нь Монгол Улсын иргэн юм шиг байгаа юм. Одоо Уянга гэдэг эмэгтэй. За зүгээр юу н албан бус одоо янз бүрийн яриагаар бол бас урд зүгийн гарал угшилч гэсэн яригддаг. За тэр бол одоо бидэнд тийм пад алга. Хамгийн гол нь Баясгалан гавьяатаас сургуулийн чинь худалдаж авъя гэдэг гэрээг цагаан дээр хараар үзгэлж хийгээд одоо их хэмжээний сургууль худалдаж авахаар бэлэн мөнгөний одоо баримт ин байна гэж ингэж мөнгөний хуурамч баримт үзүүлээд тэн дээр шууд хэлсэн Баясгалан. За Уянга чи бас ойлгох хэрэгтэй би чамайг хүлээж одоо 8-9 сарыг ардаа хийлээ. 23 оны 6 сард чи байранд орсон. Байранд орохдоо 9 сард одоо 5 сая доллар орж ирлээ гэж надад хятад төчтэй юм 5 сая долларыг бичиг одоо үзүүлсэн. Мөнгө ч одоо орж ирсэнгүй чи намайг одоо худлаа яриад ингээд цаг хугацаа хожоод одоо ийм асуудал үүслээ. За чи ингээд төлбөр мөнгө өгөөгүй учраас бид нар энэ байшин савыг барихад мэдээж энэ том сав юм чинь банкны зээлтэй барина шүү дээ. Банкнд 10 тэрбум зээлтэй байсан. За ингээд арилжааны банкны хөөчөө өндөр юм чи хоног тутамд л ингээд өчнөө өөр төлбөрт орж байгаа юм чинь тэгээ би тэр зээл хуудаа байсныг ч тэр мэдчихсэн угаасаа. За тэгээд би одоо ингээд яаралтай учраас
Би чамд эхний ээлжинд одоо яг ийм хугацаанд 2 жилийн дотор цовруж төлөх гэрээтэй байсан. Анх бол нийт авах дүнгийнхээ 10% ч хүрээгүй байхгүй. За тэгэхээр бид нар мэдээж гэрээ зузлах хэмжээнд ирнэ дээ. Тоол бол тоо, цаасан дээр тоо бичээтэй байгаа учраас энийг шүүх нутлаа гаргаад ирнэ шүү дээ. 12 сараас өмнө шүү дээ. Бид нар одоо 9 сард урьдчилгаа төлбөрөө яг өгнө гэсэн юмнуудаа өгөөгүй учраас бид нар одоо ингээд ирэх жил тэгвэл бид нар та нар манай байшин суллаарай, шинэ хэлсэлтэд битгий аваарэ гэд сануулга өгсөн. Аман байдлаач тэр бичгэн байдлаач тэр. 24 оны 3 сард Ламсрүн гэдэг хүнтэй хамт бид нар уулзсан. За энэ хүнд ингээд сургуулийг шилжүүлэхээр орсон сургуулийн байшинг те. За тэгээд энэ хичээлийн жилийн мэдээж хүүхдүүд байгаа юм чинь 6 сар болтол одоо энэ хичээлийн жилийг дүүртэл байшин саваа хэрэглүүлчээрэй гэж Ламсрүн хичээс дугуйцсан байгаа. Зөвшөөрч байгаа. За энэ хүн одоо энэ үйл хөдлөлийг хийсэн болж байгаа шүү гэдгээ бол хэлсэн, уулзуулсан. За дараа нь бас сургууль дээр мөн бид хэд бас хамт очиж уулзсан. Нөгөө сургуулийн байшин маш одоо яг аль хөрөнгүүд нь үлдгээ аль нь смартын гэдгийг бас ялгаж салгаж харуулахын тулд. За дараагийн 2 уулзалтыг Ламсрүнтэй уянга өөрөө хийсэн бас. Би энийг автгаараа авчмаар байна. Тэгээ уянга болохоор яг өнөөдөр хятадаас юу хөрөнгө оруулалт орж ирж штэ яг батлагдаад гэж хэлсэн. Тэгэхээр за тэгвэл би 7 хоног хүлээ тэр мөнгө чинь шилжиж орж ирэхийг хүлээ гэж хэлсэн. За 7 хоног манд цаашаа 5 сар хүртэл болооч 5 сарын 10 хүртэл сунгаж өгөөч гэж хэлсэн. За тэр хугацаанд нь мөнгө төрч ороод ирэх юм бол хамаагүй. Би бол одоо энэ худалдаж авахгүй ч болно чи бол авъя гэснээр бол авч болно гэж хэлсэн. За тэрнээс хойш ахаа 6 сар хүртэл сунгаач гэсэн. За 6 сарын 15 хүртэл би чамд сунгая. Үнэхээр наан мөнгө ороод ирэх юм бол хамаа алгаа би бол авахгүй ч болно гэсэн юм л яриа болсон. Тэгээ тэрнээс хойш ерөөс алга болцсон. За надад болохоор 6 сарын 10 хүртэл бид нэг үйл ажиллагаа явуулаад тэгээд би байшин саваа одоо анх байшин хүлээлтэд бас зөндөө төрөнгийн анхд үлдэн штэ. Тэр мөрөндөө ингээ хүлээлгэж өгнө гэж хэлсэн. За би тэгээ итгэцсэн. За одоо ингээ чөлөөлөх юм байх гэж 6 сарын 10-нд очсон чинь харуулн хаалгаач ажиллажчихсан. Уянга гэдэг хүн байхгүй. Урд амьдарч байгаа хавраас хойш ирээгүй. Тэгээд 24 оны одоо хавраас хойш би уянга гэдэг хүнийг хараагүй. Сургууль дээр нь өчнөө очсон, утас шүрмс рүү өчнөө зурус өчлээ, нэг ч хариу байдгүй ингээд алга болчдөг. Зарим нэг багш нар албан багш нартай нь уулзсан, өвөлч уулзлаа, хаварч уулзлаа. Тэгэхээр ажилд ороод бараг жил болж байгаа багш нар хүртэл уянга гэдэг хүнийг нэг ч хараагүй байгаа л гэв. 9 сард бидний чинь нэлээд дуулаа шүүгэн боллоо шүү дээ. Уянгагаа гаргаж ирээ. За тэгээд одоо нэг орлог захирал хэрлэн туяа гэдэг нэг эмэгтэй тавьсан. Тэрнтэй уулзахаар 2 мөрөө авчаал зогсчод би мэдэхгүй. Би бол зүгээр ингээд томилогдсон альбом жишээлт. Энэ хугацаанд нэг төгрөгийн төлөлд нэмэгдэж хийдэг. Одоо тэгээд тэрнээс хойш бид нар 2 тэрбум гарангээ 2 тэрбум 500 сая төрөөсийн төлбөрөөр авч чадахгүй. Тэгээд банкны хүн яваад идэг, худалдаа авсан ч юм байхгүй, түрээссэн ч юм байхгүй, өөрөө олдохгүй, яг ийм байдалтай. Тэгсэн мөртлөө нэмэлт хэлсэлт аваад суудал баталгаажуулах төлбөр нэхэд идэг. Нэмэлт хэлсэн дээрээ болохоор өөрийн гэсэн байртай гэж яаж одоо ингэж бичиж байна. Тэгээд одоо бол смарт сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа үйл хөдлөх бол миний нэр дээр байгаа. Иргэн баясгалан дээр. Амила цэцэрлэг ажиллаж байгаа. Одоо нөгөө B корпус одоо энэ сургууль чинь ингээд юм 2 AB корпус байгаа байхгүй. Тэр цэцэрлэг тал нь бол Ламсрын гэж нэртэй байна. Энд чинь одоо өчнөө олон тэрбумаар яригдах ийм одоо хөрөнгө бүтээн байгуулалт болно шүү дээ. Боловсролын салбарт оруулж байгаа. Энэ хүмүүсийн хөрөнгө хүч одоо хүсэл эрмэлзэл бүх зүйлийг байхгүй болгочихсон. Тэр хүний араас Монголын хууль очихгүй байгаа юм байна. Энэ хуулиндаа болохоор сургуулийг хүүхд орсон бол 2 жил одоо ингэж хөөж гаргаж болохгүй энэ тэр гэсэн юм бас заалтууд байд юм байна. Тэр нь ч бас зөвлөдөө мэдээж хүүхдээ ирэх байгаа шүү дээ. Тэгэхээр цаана нас бидний ч гэсэн ирэх баймаар шүү. Би бол одоо энэ барилгын салбарт сүүлийн 15 жил ажиллахад өчнөө сургууль, цэцэрлэг, спорт зал, эмнэлэг бас ингээд нийгэм тов нэмрээ оруулах гал өчнөө нөттэй бараа бүтээгдэхүүн худалдаж аваад өчнөө орлогын татвараа төлөөд өчнөө хүн цалинжуулаад гिचээж шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн яагаад ирэх вэж болдгоо. За энэ иргэнтэй холбоотой асуудал дээр яагаад манайхан тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд өгөхгүй байгаа юм бэ гэдэг ийм агуулга өдөр тутам бодогдож байсан учраас би зорж ирсэн юм шүү. Уянга гэдэг хүн бол миний нэр хүндэд бол бас маш ноцтойгоор хандсан. Ерөөсө цаг хугацаа хожихын тулд тийм одоо гэрээ өөрөө хүсэж байгаад ингэж банкнд зориулж ирсэн гэрээ гэж хэлж нэг ийм гэрээ хэлгэж авчаал алга болсон. Тэгэл одоо баясгалан намайг залилсан. 2 хүн давхарцуулаад зарцсан. Өчнөө хэвлэл мэдээллийг хөлслөөд төлбөртөө мэдээ цацуулсан. Зарим нэгэн цацуулсан телевиз эдэртэнд бид нар бас шүүгт хандсан байгаа. Нэр төрөө бол сэргээлгэн гэж бодож байгаа. Тэ? Тэгэхээр одоо
энэ уянга гэдэг хүн залилагч үгүй юу гэдэг бас шүүх тогтооно гэдэгт би бол найдаж байна. Яг тухайн агшинд би гарч ирээд одоо тэгээд нэг хар яар гэд хэрэлдээд авах бас хаашаа тий. Одоо чи бид нар бас яалтч гуйлтаа бас амьдарч байгаа усаас би энэ гуйл шүүхт бас итгэж байна. Смарт сургуулийн зүгээс худалдаа авах гэрээгээр иргэн баясгалангаас одоо энэ объектыг бол худалдаж авсан нь худалдаа авах гэрээ бол 2023 оноос 2028 он хүртэл энэ хооронд бол хугацаатай. Энэ хугацаанд бол төлбөрүүд бол шатсан хэлбэрээр төлөгдөж явж байгаа. Одоогийн байдлаар бол манайх бол нэлээд бас тодорхой хэмжээний өндөр үнийн төлтэй төлбөрийг бол төлсөн байгаа. Тэр хүний барай яваад байгаа 2028 он хүртэл гэрээтэй. Тэгсэн чинь баясгалын ингээд давхар туулаа зарчлаа гэдэг ийм одоо худал мэдээлэл цацсан шүү дээ. Тий. Тэрэн дээр болохоор өөрсдийнх нь бидэрт өгсөн албан бичиг нь байгаа. Тооцоо нийлсэн акт болон албан бичиг нь байгаа. Бид нар одоо ингээд анхны гэрээнд энэ бол ямар ч хамааралгүй зөвхөн банкнд зориулсан гэрээ 28 он хүртэл ингээд багасгасан дүнгээр энэ объектыг худалдаж авч байгаа 28 он хүртэл гэрээтэй гэсэн ийм гэрээ хийж өгөөч зөвхөн банкнд зориулсан гэрээ юм а гэдэг өөрсдийнх нь хүсэлт бидэрт байгаа. Хүсэлтийн дагуу бид нар тийм гэрээг хийж өгсөн байгаа. За тэгсэн тэр гэрээг бариад одоо эцэгчүүдийг болон хүүхдүүдийг мөн төрийн байгууллагуудыг хуураад явж байна. Шүүхийгч тэр цагдаагийн байгууллагч тэр хуураа явж байгаа байхгүй боловсролын газрыг ч гэсэн мэдээллийн байгууллагууд бүх юмыг хоёр талаас нь их сурвалжтай хандж байгаа ч гэж бас хүсмээр байна. Тухайн үед ганцхан надтай НТV л харьцсан. НТV смарт сургуулиас ярилцлага авчаад дараа нь над руу уцтаад уцаар ярилцлага авсан. Би тэгээ яг энэ бодит байдлыг хийсэн. Одоо миний бичлэг НТV-д хадгалаастай үлдсэн л ах хэвээр. Надтай байгуулсан гэрээ 2 жилийн дотор мөнгө төлж дуусгах гэрээтэй. 23 оны 9 сарын 15-нд эхний 5 тэрбумын урьдчилгаа өгсөн боловч тэрийгэж өгөөгүй байгаа үстэй. 2 жилийн дотор худалдаж авах гэж орсон. Энэ төлбөрийнхөө 13-т тэнцвэрч мөнгөийг өгөөгүй байгаа. 28 он хүртэл гэрээ гэж ярьж байгаа зүйл нь зөвхөн банкнд зориулж ийм гэрээ хийж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хийж өгсөн. Энэ иргэн нь болохоор одоо сүүлдээ ийм том залилангийн ард энэ чинь үндсэндээ залилан явж байгаа том хэмжээний магадгүй одоо сүлжээ үсгцэн ийм луйвэрч байж болох. Ийм агуулга одоо хөндөгдсөн байж хахад энэний араас нэхэл сурал болж явж одоо энэ хүнийг хуулийн байгууллага өмнөө дуудаж авчирч асуудлын үнэн мөнийг тогтоож хамгийн гол нь хүүхд багчуудын сурах боловсрох эрхийг нь эдлүүлж олгож өгөөч гэдэг ийм асуудлыг л хөндөж хүрэх гэсэн. Хамгийн гол нь юу яагаад гэж өөрийн байртай гэж одоо зар мэдээ явуулаад байгаа нь энэ бол амар том залилан болж байгаа байхгүй. Өөрийн байргүй хүмүүс бүр байргүйгээсээ гадна энэ дээр бүр смарт сургууль энд үйл ажиллагаа явуулж болно гэсэн нөгөө хаягжилтын чирх байхгүй шүү. Энийг эцэг эхүүд яагаад шалгахгүй байна вэ? Бас хүүхдээ сургууль төгтөө энэ дээр бас анхааралтай эцэг өөртөө бас амар хянамга хандах хэрэгтэй. Гэтэл нөгөө чандман төвдөө бас 400 сая төгрөгийн тухайн үед бол тэгж сонсож байсан. Одоо хэдийг хугасалж хороосныг бол мэдэхгүй байна. Боловсролын одоо байгууллага хэрвээ орсон бол 2 жил хүүхдийг гаргахгүйгээр ингээд шүүгшаах одоо энэ хугацааг дуусгах хэрэгтэй гэсэн энэ цаг үеийг ашиглаад сургуулийн нэр барьж хүүхдийн нэр барь залилан хийгээд байна. Чандамтууд 2 жил болоод смарт одоо тэр ярамт 2 жилөө дараа нь одоо хаана очиод бас хүнийг хэнийг 2 жилээр хуурах юм. Харин өмчийн маргаан эхлүүлсэн смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг нийслэлийн боловсролын газраас сургуулийн байр өөрчилсөн асуудлаар зөвшөөрөл аваагүй удаадараа зөрчил гаргасан үндэслэлээр цуцлахаар шийдвэрлэж нийслэлийн засаг даргалт албан бичиг хөрвүүлжээ. Зөвшөөрлийн асуудал нь шийдэгдээгүй зөрчилтэй байж иж нэмэлт хэлсэлт зарлаад ингээд аваад байна гэд нийслэлийн боловсролын газар бас дахиад гомдол ирсэн. Үүний дагуу улсын хяналтын байцаагч бас ажиллаад ингээд бас холбогдох хуулийн дагуу зөрчлийн ажлууд явж байгаа. За манайхаас энэ өмнөх одоо зөрчлөө арилгахгүй байгаад дээр нь ингээд дахиад удаадар болон нэмэлт тийм зөрчил асуудал үүсэж байгаа учраас энэ сургуульд эрхлэх зөвшөөрлийг нь угаасаа хуулийн хүрээнд төдөлзүүлэх саналыг нийслэлийн засаг өгсөн байна. Тэгэхээр нөгөө зөвшөөрлийг нь олгох, өөрчлөх, төдөлзүүлэх туслах асуудлыг бол аймаг нийслэлийн засаг даргын шийддэг энэ хуулийн дагуу засаг дарга энэ асуудлыг одоо шийдэх ийм хэмжээнд хүрсэн гэсэн үг. Жил хагасын хугацаанд нэлээд том дүнтэй хохирол учирчаад байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм биднээс гадна энд чинь зөндөө олон хүүхд эцэг эхүүд бас хохироод байна шүү дээ. Яг энэ сургууль нь цаашаа энэ удаан байх ямар ч боломжгүй болцсон.
байр сав байхгүй. Түрээс ээж төлдгөө. Ерхий захирлна гэдэг хүн ирдгүү. Би бүр одоо тэнд чинь ажилчид нь намайг анзаарсан баха. Их олон удаа очисон доо. Тэг гараад ирэх болов гэж сууж идэг. Тэгээд Ярамгийн цагдаагийн 2 дугаар эсэлтээр очиж би бас хэлсэн. Уянгай гэдэг хүнийг олоод өгөөч. Намайг ингэж нүүрэлдүүлээд өгөөч. Би эцэг эхчүүдийн нүүрэн дээр нүүрэлдэхэд бэлэн байна. Энэ ажилчдын өмнө нүүрэлдэхэд бэлэн байна. Боловсролын газар ч гэсэн би очиж хэлсэн шүү дээ. Биднийг тал талаас нь дуудаад ингээд 2 3 талаас нь ингээд их сурвалжтай мэдээ аваач. Энэ сургууль 40 олон хүүхд гохрох гээд байна. Нөхцөл байдлыг зүгээр товчхон одоо ойлгуулвал за Уянгай гэдэг эмэгтэй, Баясгалан гэдэг эмэгтэйтэй смарт сургуулийг худалдаж авъя гэдэг гэрээ хийгээд одоо өөрөөр хэлбэл тэр нөгөө хуурамч их хэмжээний мөнгө төгрөгийн баримт үзүүлэлээ гэж би түрүү ярьлаа шүү дээ. За ингээд 2 жил гарангийн хугацаанд сургууль худалдаж авсан төлбөрөө шилжүүлдэг. За энэ нөхцөл байдал ингээд удаа үргэлжлээд явсан. Нөгөө Уянг гэдэг эмэгтэй чинь бүгд найрамд хятадаар тус руу гараа авчихсан. Одоо үндсэндээ оргон зайлсан шинжтэй. За ингэхээр нь Баясгалан гэдэг эмэгтэй гүчи мөнгөө шилжүүлэхгүй бол би сургуулаа өөр хүнд зарлаа тэгвэл. Гээд ингээд Ламаа гэдэг эмэгтэйд сургуулаа зарсан чинь нөгөө Уянг гэдэг эмэгтэй нөгөө Баясгалан Ламаа нарын хооронд үүссэн энэ хэрэгцүү харилцааг нь зөвшөөрдөггүй. Би энэ сургуулаа аавна. Энийг чи чөлөөлчихгүй гэдэг ийм нөхцөл байдал. Гэхдээ мөнгө өгдөггүй. Төлбөрөө төлдөггүй. Нөгөө эмэгтэй бол үндсэндээ энд ингээд 2 Монголыг хооронд нь алдцуулж яад өөрөө алгуулсан. Санхүү мөнгөний хувьд маш их хөрөлтөө цаг хугацаа их алдлаа. Дээрээс нь одоо бас надад итгэсэн, надаас худалдаа авалт хийсэн Ламсрын гэдэг хүний өмнө би бас маш хүнд байдалтай байна шүү дээ. Эвгүй байна шүү дээ. Тэ? Ламсрын хичээс сууж удахгүймаараа энэ дэшрэн. Энэ жишээ бол зүгээр нэг л жишээ. Цаашдаа ийм хандлага газар авахгүй гэдэг болгоомжлол хин хиндэ баймаар юм байна гэдэг агуулгаар энэхүү нэвтрүүлгийг танд бэлтгэн хүргэж байгаа шүү. Тэр худлаа хэлдэг багш захирал тийм биз дээ. Багш хүн худлаа ярьж болох уу? Эцэг их сурагчдаа. Тэг яаж төмөн олны хүүхдээ хүмүүжүүлэх юм? Өөрөө худалч, өөрөө залливч үжиж төмөн олны хүүхдийг яаж чи худлаа ярьж болохгүй чи зөв хүн бол гэж яаж хэлэх юм? Тэгтээ тэргүй цаг хугацаа гэж байна. Устаас ялгарна. Бид нар тэгтээ тэргүй хуйлтай улсад амьдарч байгаа. Шүүхт 2 байдлаар хандсан байгаа. Манай нэхэмжлэг шүүх хүлээгээд авсан байгаа. Нэг нь болохоор төрөөсийн төлбөрөөр нэхэмжилсэн байгаа. А 2 дугаар гэх юм бол манай үйл хөдөлгөөс смарт сургуулийг одоо гаргаж чөлөөлүүлж өгөөч гэсэн хүсэлтэй болгоцсон байгаа.